хүн бид хүмүүс. Радио шинжилгээ 107.5 нэгүүл Монголын хүний нөөцийн боловсрол институтын хамтарсан би хүн бид хүмүүс нэвтрүүлэг бусдад нөлөөлөх урлагийг түгээж байна. Анхаарлаа хандуулно. Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Монгол дурхтны FM шинжилгээ 107.5 та бүхэндээ хүргэдэг. Би хүн бид хүмүүс нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За бид энэхүү нэвтрүүлгээ нэгвэл Монголын хүний нөөцийн боловсролын институттэй хамтран идэг байгаа. За мөн уламжлал ёсоор энэ нэвтрүүлгээ бид нэгвэл Монголын хүний нөөцийн боловсрол институтын зөвлөх багш удирдгын ухааны докторант Тасцэрмагчтай хамтран идэг байгаа. Энэхүү нэвтрүүлэг маань 7 хоног болгоны 3 дахь 5 өдрүүдийг яг энэ цаг мөчид та бүхэндээ хүрдэг байгаа юм шүү. За юуны өмнө Тасцэрмагчтай энэ сайхан өдрөө мэндийг хүргэе. За баярлалаа. Сайхнуудаа ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Сонсогчдоо майдлын өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Өнөөдөр бид хоёр онлайн талаар ярилцсан. За тэгэхээр өмнөх нэвтрүүлгүүдээр бид хоёр Европын менежмент, Азийн менежмент гэх мэтчлэн дандаа одоо гадаад улс орнуудын менежментийн талаар одоо авч үзэж ярилцчихсан. За энэ удаад бол бид хоёр Монгол менежментийн талаар ярилцъя гэж бодлоо. Энэ талаар хоёлаа өнөөдөр ярилцъя. За баярлалаа. Маш сайхан одоо хөндүүштэй сэдв сайхан намайг сонгосон байна өнөөдөр. За тэгэхээр хэдийгээр дэлхийн одоо шинжлэх ухааны чиглэл хандлагыг Европын одоо шинжлэх ухааны чиглэлүүд хөтлөн авч явж байгаа ч гэсэн Монголын одоо менежментийн удирдлага, менежментийн онол хандлага гэдэг ойлголтууд заавал байдаг. Энэ юутай холбоотой гэхээр Аз менежмент, Европ менежмент буюу Аз одоо хүмүүсийн хэв маяг, Европ хүмүүсийн хэв маяг гэдэгтэй адил Монгол хүний зан чанар, амьдралд хандлага, тэдгээрийн одоо бүтээх чадвар, дадал хэвшил гэдэг ойлголт нь Аз болон Европ хүмүүс ялгаатай байдаг. Ялангуяа Аз хүмүүсээс бүр эрс ялгаатай байдаг. Энэ юутайгаа холбоотой гэхээр бидний түүхэн соёл, нүүдэлчин одоо хэв маяг, амьдралд үзэх хандлагатай шууд холбоотой байдаг юм а гэж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр онол одоо X, Y, Z онолууд гэдэг ойлголт маань шинжлэх ухааны менежментийн шинжлэх ухааны төвшөнд хүлээн зөвшөөрөгдсөн онолууд юм. Тэгвэл онол гэдэг ойлголтыг Монголын менежментийн одоо зүтгэлтнүүд болох академич Дорж тийм ээ одоо Батхүрэл доктор байна, Ганбаатар доктор, Бүрэг давуу багш байна, тэгэл Цэнд багш гэл энэ хүмүүс бол онол буюу Монгол удирдахын онол гэдэг ойлголт бол арай өөр юм аа. Монголын удирдахын онол бол одоо маш эртний гарвал үүсэлтэй бөгөөд энэ ч утгаараа Монгол одоо удирдахын онол дэлхийд одоо түүхээ үлдээж Чингисийн байлдан дагуулт гэдэг ойлголтыг бий болгосон юм шүү гэдэг талаас нь маш олон өнцгөөс авч үзсэн бүтээлүүд байдаг. Мөн дэвшүүлсэн санаанууд байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Нөгөө талаас нь аваад үзэх юм бол миний бодлоор ч гэсэн та одоо сонсогч ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаа ах гэж бодож байна. Монгол хүний ахуй байдал юмд хандлага, аливаа зүйлд сурах, дадлагжих байдал энэ одоо хандлага нь одоо бид нар өөрсдөө Азийн бүсэд амьдардаг ч гэсэн Аз хүмүүсээс эрс ялгаатай байдаг. Аз хүмүүс бол ихэнх нь бүгд суурин иргэншилтэй, тариачин ийм хүмүүс байдаг. За энгийн утгаар наваад үзвэл эдгээр хүмүүс байнгын газар руу шагааж, байнгын тэр ногоо тарьж одоо өдөр тутмын ийм ажиллаа ингэж гүйцэтгэдэг бол Монгол хүн бол морин дил дээр тийм ээ нэг нарнаас нөгөө нарны хооронд давхиж байдаг, морин дил дээр хийсч байдаг, тийм ээ? Сэтгэлгээ нь чөлөөтэй байдаг. Ийм газарт зоогдсон, нэг газартаа баригдсан биш байдаг учраас нүүдэлчэндээ хурдтайгаар сэтгэдэг ийм сэтгүүтэй ард түмэн учраас сэтгэлгээний хурд нь өөр. Учраас удирдахын ухааных нь арга барил өөр байх ёстой гэж боддог. Тэгэхээр яг нь Европ менежментийг манайхаа өөрийн суурин дээр буулгаад одоо Америкийн эрдэмтэд ингэжээ, Америкийн одоо боловсролын систем юм байна, Америкийн удирдахын ухаан юм байна, Америкийн бизнесмэнүүд ингэжээ ч гэдэг юм уу, Европ юм байна, Азууд одоо Япон юм байна ч гэдэг юм авч хэрэглээд байна л да. Тэгэхээр ерөнхийдөө одоо манай томоохон бизнесмэнүүд ч хэлж байгаа, тодорхой түүчээ болж байгаа эрдэмтэд ч хэлж байгаа. Яг энэ одоо гаднаас аваад ирсэн удирдахын ухаан болон бусад шинжлэх ухааны одоо маркетингийн онолуудыг шууд Монгол хөрсөн дээр буулган хуулбарлах нь буруу байна. Буруу гэдгийг ч одоогоор мэдэгдэж байна. Буруу байна. Нөгөө талаас бид нар Монгол хүнийхээ сэтгэхүйн онцлогийг судалж түүнийгээ одоо нөгөө шинжлэх ухааны үндэслэлтэй авсархан өөрийн гэсэн онолыг бий болгох зайлшгүй шаардлага тулгараад байгаа гэдгийг бас одоо авч үзэж байна л да. Энэ бол маш чухал ойлголт. Тэгэхээр бид нар бол миний зүгээс одоо яг юу гэж хэлэх гээд байна гэхээр Монгол хүний үндсэндээ нэгдүгээр сэтгэхүйн онцлог байдаг. Юмыг одоо төсөөлөх, түүнд хандах энэ хандлагууд нь өөр,
цаг хугацааны мэдрэмж нь өөр, цаг хугацаанд хандлагууд нь өөр. Хэдийгээр бид нар энийг юу гэж ойлгодог гэхээр монголчууд залхуу, цаггүй гэдэг ч юм уу, мэдрэмжгүйч гэдэг юм ингэж ярьдаг бол бид нар өөрсдөө түүхэн хугацаанд, түүхэн он жилүүдэд үдээс өмнө, үдээс хойш, багууд, ихүүд гэсэн онд одоо цаг хугацааны мэдрэмжүүдтэй явж ирсэн байдаг. Энэ мэдрэмжээрээ бид нар тухайн зүйл хандлагууд нь өөр байдаг. Жишээлбэл харуу бүрүүгээр хүнтэй уулзахгүй ч гэдэг юм уу, тийм ээ? Үүр цүүрээр ажилдаа гарах ч гэдэг юм уу. Энэ нөгөө тэр Монгол сэтгхүйн философи нь бидний ахуй шингэсэн байх бөгөөд энэ шингэсэн одоо байдал нь бол ямар ч бизнесийг удирдах байгаа монгол хүний сэтгхүүд суусан байдаг. Суусан байна. Тэр энэ зүйлээс харахад бид нар одоо Европын шинжлэх ухааныг ашиглаад Азийн одоо менежментийн шинжлэх ухааныг ашиглаад байхад бид нар эрт дээр үеэс бол Чингис хааны үед Удирдах хаан гэдэг чинь менежментийн ухаан. Тэгэхээр монголчууд маань бол эрт дээр үеэс менежментийн ухаантай байсан л гэсэн үг үстэй тий. Өөрөөр хэлбэл тийм яг ер нь хүн төрөлхтөн үүссэн цагаас бид өмнөх төв хичээлүүдээр ярьжсэн тийм хүн төрөлхтөн үүссэн цагаас л хүн гэдэг амьтан бий болсон цагаас л нэг нь нөгөөгөө удирдах, нэг нь нөгөөдөө удирдуулах үйл явсаар ирсэн. Энэ бол зайлшгүй ойлголт. Ганцхан бид бол түүхэн удирдахын одоо юу гэдгийг арга барилтай ард түмэн юмаа гэдгийг хэлэх гээд байна л да. Таны асуултанд хэлэхэд бол тэр Чингис хааны удирдахын ухаан, Чингисийн байлдан дагуул, Чингисийн цэргийн тактик, Чингисийн одоо цэргийн одоо удирдахын ухаан гэдэг бол дэлхийд шагшигдж шүү дээ. Шагшигдж. Тэгэхээр энэ шагшигдж байгаа ойлголтыг биднээс өмнө тийм ээ цэргийн тактик, арга барил, тэр стратегиудын дэлхийн одоо томоохон эрдэмтэд, томоохон цэргийн стратегичд болон бусад судлаачид судалсан. Бүр түүнээс одоо жишээ авч түүнийг даган дуурайж улс орноо удирдах авч явж байгаа улс оронч байгаа. Тий. Тэгэхдээ бид нар өөрсдөө өөрийнхөө мэддэггүй. Нөгөө өв уламжлал бидний өв соёл нөгөө патентжуулж юм авдаггүй учраас бид нар бусад улс оронд алдчихад өөр хүнээс юм нэхэд байгаа болохоос биш монгол хүний удирдахын ухаан гэдэг бол дэлхийд шагшигдж байгаа, шагшигдсан ийм зүйл юм а гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө талаас нь гэх юм бол одоо жишээлбэл сая бит хоёр цаг хугацаа гэж ярьж байгаа төрлөө шүү дээ тийм ээ. Тэгэхээр монгол хүний цаг хугацааны мэдрэмж өөр, зүн совин гэдэг ойлголт бас өөр. Хүнийг хүндэтгэх, хүнд хандах хандлага нь өөр. Ягаад өөр гэхээр жишээлбэл Европ хүмүүс хэд бие даасан байдаг гэсэн шүү дээ тийм ээ. Бие даасан, би буюу ягийн философи өндөртэй байхад Аз хүмүүс бид нар гэсэн философитой байдаг. Тэгвэл монголчууд аль аль нь хэрэгэлдэг ийм ард юм шүү дээ. Сайн. Өөрөөр хэлбэл монгол хүний өмнө бүхэл зөөл тийм ээ. Одоо юу гэдгийг нахил заал, одоо худлаа хурамж дүрэсгээд байх одоо байдал маш дургу. Маш дургу. Хэдийгээр тэр маань өөрөө ажилчин байлаач гэсэн одоо эзнийхээ өмнө захирлынхаа өмнө бүхэл зүйд дур сонирхол маш багтай байдаг. Тэгвэл бид нар Япон менежментийг авцраал захирлынхаа өмнө хэлцээ тохилцоод бай гэж заагаад өгөхөр инээдтэй харагддаг. Жишээлбэл би зарим нэг том ихтлгүүрүүдээр зарим нэг байгууллагуудаар орохоор сайн байна уу та гэж бүхэл зүйд байгаа нь орсон хүнд их эвгүй сэтгэл төрүүлдэг. Энэ бол яг Европ талдаа ч гэдэг юм уу тэр соёлтой орнуудад ч гэдэг юм одоо бидний тэр соёлтой гэж үзээд байгаа орнуудаа зөв байж болохын үйлчлэгээний маркетингийн хувьд. Гэтэл Монгол хүн үйлчлүүлж байгаа газар хитрхи бүхэлдээ тохилцоод байгаа нь бас эвгүй санагддаг. Тэр нь үйлчлүүлэгчээ татхаас илүү бараг түлхэх тал руугаа ханддаг гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Эргээр бас бүр сүргээр хүлээж авах. Сүргээр хүлээж авах. Хин тэ яагаад байгаа юм? Ямар сонь долгоноор юм бэ ч гэдэг юм уу. Энэ бол монгол хүний хандлага байхгүй юу? Тийм яг хандлага. Тэгснээс сайн байна уу та? Та яг ямар үйлчлэгээ авмаар вэ? Өөрөөр хэлбэл ярианы өнгө, аяс, тоон хүртэл шудраг, түс тас тийм ээ. Тэгээ жоохон хүндэтгсэн аястай байхад монгол хүмүүс дуртай байдаг. Бид нар хятад хүмүүст үйлчлээгүй шүү дээ. Бид нар тохилцоогүй Япон хүнд үйлчлээгүй, солонгос хүн биш. Тэгэхээр үйлчилгээний маркетингийг авч хэрэглэхдээ ч гэсэн бид нар шууд хулбарлаж хэрэглэж болохгүй байхгүй. Ерөөсөө болохгүй энэ зүйл. Хэдийгээр бид нар одоо хятад ресторанд орлооч гэсэн хятад одоо юу гэдгийг солонгос ресторан гэдэг юм уу иймэрхүү зүйлүүд орлооч гэсэн солонгос одоо дэлгүүрүүдэд орлооч гэсэн тэнд бид нар монгол хүн л үйлчлүүлж байгаа байхгүй. Тэгэхээр үйлчлэгч чинь хинбэ гэдгийг бид нар анхаарах хэрэгтэй болохоос биш танаа үйлчлэгээний байгууллага аль улсын араа бүтээгдэхүүнийг орлуулж байгаа вэ гэдэг чинь сайн юм биш. Магадгүй тэр үйлчлэгээний газрын эзэн солонгос хүн байж болно. Эзэн солонгос байж болно. Тэгвэл усын нуул ясын дагна гэдэг шиг бид нар монгол хүмүүст үйлчилж байгаа. Монгол хүмүүст үнэхээр сэтгэлээсээ энийх эсвэл сэтгэлээсээ үйлчлэх, сэтгэлээсээ үнэн болж байгаа болохгүйг нь хилээд өгөх ийм л үйлчлэгээний байгууллага хүмүүс илүү үйлчлүүлдэг. Үнэхээр өнөөдөр манад бол энэ хоол илүү айтайхан байгаа шүү ихчээ тийм ээ. Энэ илүү амттай хоол. Энийг бол би таныг захиалахгүй байгаасаа гэж бодож байна. Шудраг байх. Зөөгч ч гэсэн. Тэр хүмүүс яг нь илүү хандлага нь өөр байдаг.
Тэгэхээр бид нар өөр сэтгүүтэй гэдгээ үйлчлэгээний байгууллагын маркетинг дээр ч гэсэн анхаарах ёстой зүйл байхгүй. Бид нар юу гэдгийг номыг шууд одоо Европын номнуудыг, Азийн номнуудыг шууд хуулбарлаад авцар тавиад байна. Тэрийг багш нар буцаагаад яг хуулбарлаад амнасаа гаргаж тайлбарлаад байна. Тийм байгаа сте. Одоо киног шууд хуулбарлаад хэрэглээд штэ. Гэтэл үгүй байхгүй. Бид нар Монгол хүн. Суурь нь фундамент бид нар Монгол учраас тэр Монгол хүний сэтгүүт тулгуурсан маркетинг менежментийг бид нар хийх ёстой байдаг. Дараагийнх нь ойлголт нь тэгэхээр одоо Монгол хүнийг удирдахад бол тэр заа гэдэг ойлголт. Заа бол ёг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг бол Эрдэнэчингаан одоо нэр томьёонд андгар гэж ярьсан байдаг юм да. Андгар буюу андгаа тангар гэсэн утгатай. Заа гэдэг үг бол ерөнхийдөө тангарагтай шууд холбоотой ойлголт юм гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ажилчтайгаа харилцахдаа тухайн хүнд гүйцэтгэх хий гэсэн тушаал өгөхөөс гадна тухайн хүнийг заа гэж хэлтэлнэ. Тухайн ажлыг гүйцэтгүүлж явах. Гүйцэтгэхээр нэр томьёог хэрэгжилж явах шаардлагатай удирдлага гэх мэтлэг. Тэгээ Монгол хүний одоо үнэлэмжүүд нь өөр. Аливаа нэг зүйлийг үнэлэх үнэлэмж нь. Жишээлбэл бид нар даавыг хараад эмрээд бараг хазж үздэг сонир. Монгол хүний сэтгүү тийм өөр. Мэдэрдэг гараараа бариад, нүдэрээ хараад гараараа бариад мэдэрч бүх мэдрэггүй хэрэгтний ашиглаж тухайн одоо эд бараг шинждэг. Үүнтэйг адилхан хүмүүсийг бас тэгж шинждэг. Үнэлэмжүүд нь өөр. Хятад хүн бол энэ мөнгөтэй хүн учраас би бүхэлцэх ёстой гэж үздэг бол Монгол хүн бол тэр мөнгөтэй хэсэг нь сонир биш. Тэр хүн л байх ёстой гэж үздэг байна л дээ. Тэгээ энэ хүн хүний хувьд надтай яг яаж харьцаж байна. Тэгвэл энэ ноён яаж харьцнууд би тэгэж харьцнаа гэдэг одоо арга барил, удирдахуйн арга барилыг монголчууд ихэнх нь хэрэгэлдэг. Ямар ч төвшний хүн энийг хэрэгэлдэг. Тэгвэл бид нар болохоор нөгөө өөр философи авцарч тавиад байна шүү дээ. Би мөнгөтэй учраас энэ надад бүхэлцэх ёстой. Гүү. Та 1000 мөнгөтэй байгаа та монгол хүн л юм бол хитрхи дээрэнгүй хандах юм бол эсрэг хүчин чинь танд эсрэг хүслийг үзүүлж таар. Тий. Та хичнээн эзэн байлаа ч гэсэн, тийм ээ? Тэр хүнд хичнээн таны ажилтан байлаа ч гэсэн, хүн ёсоор хандаагүй тохиолдолд тантай одоо юу гэдгийг өөр өнцгөөс харьцах буюу бүтээмж буурах, ажлаас гарах, эсвэл ажлыг хийдүүлэх гэх мэтлэн сөрөг хандлагууд байгууллагад үзэгдэж эхэлдэг. Тэгэхээр бидний өмнөх менежментийн менежерийн одоо ёс зүйтэй байх, дипломатч байх гэдэг асуудал дээр ярьжсэн дээр ерөөсөө Монгол хүний Монгол удирдахуйн ухааны гол онцлог нь хүнд итгэл үзүүлэх. Нэг талаас нөгөө талаас удирдагч хүн өөрөө хүнлэг байх, мэс чанартай байх, хэлсэндээ хүрдэг байх, зөв үнэлдэг байх, шудраг байх гэдэг ойлголтууд нэмж орно шүү дээ. Тэгэхээр хоёулаа бол дандаа Монгол менежментийн давуу талуудыг яриад байна. Тэгэхээр Монгол менежмент нь Европ менежментээс, Аз менежментээс сул тал нь юу вэ? Сул тал дутагдaltaй талын хувьд бол төрөөчийн нүүдэлчин соёлдоо шууд хамааралтай орж ирнэ. Нэгдүгээрт, хоёрдугаарт бид хүмүүст ерөнхийдөө юу гэдэг юм бэ? Нэг эзэн одоо ажилтан гэсэн харилцаанд ер нь жоохон тасаагүй. Өөрөөр хэлбэл гүцдэг гэсэн харилцаанд ер нь тасаагүй гэсэн үг. Тушаасан өнгөс харилцаанд ер нь тасаагүй. Тэр бол ер нь сөргөөр жоохон хүлээж авдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл би одоо байгууллагуудаар лекц уншихтаа бол хоёр хандлагатай ярьдаг юм л да. Нэгэнт танд одоо юу гэдгийг эзэн буюу ажил олгогч, хөрөнгө оруулагч танд одоо цалин ажлын мест өгөөд танд цалин олгож байгаа бол та эзэндээ буюу удирдах ажилтнаа үнэнчээр зүтгэх ёстой юм аа. Нэг талаас. Нөгөө талаас удирдуулах ёстой юм аа. Гэдэг талаас нь тайлбарлалаа. Удирдах ажилтнууд нь юу тайлбарладаг гэхээр та ажилтан байхгүйгээр та хинч биш. Энэ ажилтан ажилчид байж та яг нь өнөөдрийн нэр хүндтэй хөрөнгө зорилттой байгаа. Ийм учраас та тэр хүмүүст хүн ёсоор хандах ёстой. Хүнлэг талаас нь хандах ёстой юм шүү гэдэг өнцгөөс нь тайлбарладаг. Өөрөөр хэлбэл хоёр талаас нь тайлбарлаж ээж нэг цэг дээр очих ёстой. Нөгөө байгууллагын бүтээмжийн асуудал, хамт олон уур амьсгал гэдэг ойлголт маань. Тэгэхээр ингэж одоо хоёр талаас нь тайлбарлах шаардлагатай болдог. Тэгэхээр бид бол жишээлбэл Япон хүн биш. Түрүү хэллээ шүү дээ. Хятад хүн биш. Солонгос хүн биш байхгүй. Тэд нар бол үе удмаараа хэдэн 100 жилээрээ эзэн гэж толгой бүхэлзөөд сурцсан хүмүүс. Бид нар бол тэр хаал байгаа богдын хүрээнд байгаа богд эзэндээ мөх хөх тэнгэртээ залбирчаал өөрийнхөө одоо бэлчээр өөрийнхөө хэдэн малыг малгаад хэрээр сайхан маллаа тийм ээ дуу аялал давхиж байсан монгол хүн байхгүй хизээч яг хүний бугалган дор зарцлагдаж амьдарч байгаагүй. Зарц байсан л да. Гэхдээ зарцсан ч гэсэн сэтгүн эрхчлөөтэй амьдарчсан байхгүй. Хэдийгээр өнөөдөр юу гэдэг ноёноосоо хамжилга нь ич хоолоо авч иддэг хэдэн малын малдаг байсан ч гэсэн зарцсан ч гэсэн өөрийн гэсэн чөлөөт сэтгэлгээтэй байсан. Бид нар одоо тунгалаг тамир гэл одоо кино зохиол дээрээс ч харж болно, кинон дээрээс ч харж болно. Мөн дээхний одоо бүтээлүүдээс харж болдог шин. Тодорхой өөрийн гэсэн бие даасан сэтгэлгээтэй, бие даасан эрхчлөөтэй, сэтгүүн эрхчлөөтэй байсан. Газар нутгийн эрхчлөөтэй хаач одоо юу гэдгийг хошин нутаг дотроо нүүдлээд явах эрхчлөөтэй. Энэ сэтгүү чинь нөгөө бид рүү хэллээ шүү дээ газар тариал эрхэлдэг
байнгын одоо юу гэдгийг хэрмэн хашаан дотор хин нэгэнд одоо үйл хөдлөлөө заалгаад амьдрч байсан ард хүмүүс бид ялгаатай гэдэг юм бол бид хүлээн зөвшөөрч асар их ялгаатай. Үнэхээр ялгаатай. Тэгэхээр ер нь бол юу гэдгийг Монголын хууль 3 хоног гэж ярьдаг шүү дээ. Энэ чинь бол зөвхөн хууль хэрэгждэг гэсэн үг биш шүү дээ. Монгол хүний сэтгэлгээний хурдтай холбоотой зүйл. Жишээлбэл Чингисийн буюу одоо гаргасан захирал зарлиг тушаал 3 хоногийн дотор л Монгол улсын бүх үнцэг болон бүр төрж исэн. Одоо юу гэдгийг тэр одоо Бээжинд хүрдэг юм уу, тэгэл тэр одоо тэр Казахстанд байдаг юм уу тийм ээ. Монгол улсын хүрээ хаан үнцэг болон бүр ерөөсөө тэр өртөөгөр морин улагаар маш хурдан хүрч 3 хоногийн дотор л хүрж исэн гэж ярьдаг. Тийм учраас Монголын хууль 3 хоног чинь 3 хоногийн дотор хууль нь хэрэгждэг гэсэн үг байхгүй. Манайх одоо буцааж яриад. Тэгэхээр энэс бид нар юу гэж авч үзэхэд Монгол хүн хурдтай сэтгэдэг. Маш хурдтай, маш хурдан хөрөвдөг. Энэ утгаараа аваад үзэхээр бид нар жоох уйдмах авцдаг. Маш хурдан сурчдаг. Тийм бас аль зүйл басан зохицох чадвар бас өндөр шүү дээ. Тэр зүйлийг маш хурдан сурчдаг. Маш хурдан сурангуудаа уйдчихдаг. Дахиад өөр зүйл хиймээр санагддаг эхэлдэг. Гэтэл нөгөө байнгын тариа нөгөө усан дотор тийм ээ будаага тариа байж идэг ус учраас тэрнээс уйддаг байх. Яг тэр шин чанараараа одоо юу гэдэг яг тэр одоо малайзд байдаг юм уу тийм ээ ганцхан одоо цагны гол хийгээл насаараа ганцхан цагны гол хийгээс уусан хүн байж ш. Манай нэг хүнийг авчаар насаар цагны гол хийхгүй ш. Тэр таны мэдэх сэтгхүүд нь өнөөдөр таны мэдэх сонирхол ихтэй. Юм таны мэдэх юмсан, үзэх юмсан, харах юмсан, одоо хийгээд үзчих юмсан, эдэлж өмсөд үзчих юмсан гэл ингээд сонирхол асар хурдан сонирхол ихтэй. Түүнийг маш хурдан биелүүлэх чадвартай. Тэгээд юу гэдгийг өөрийн болгож чаддаг. Өөрийн бол энийг одоо гадаад байгаа бүх монголчууд ярьж байна. Монголчууд бол маш чадвар өндөртэй. Хэл одоо шинжлэх ухааны технологи бүх юмыг асар хурдан сурчдаг. Тэгээд доктортой ажиллаж чаддаг. Энэ юутай холбоотойгоор бид нар суурийн иргэншилтэй ард түмэн биш байхгүй. Хэдийгээр бид нар одоо харахад Улаанбаатартай төвлөрсөн бид нар суурьчлаа гэдэг байгаа бол бидний сэтгхүй суурьшааг ард түмэн байхгүй. Сэтгхүй суурьшааг. Тэгэхээр сэтгхүй суурьшааг учраас бидний танин мэдхэн одоо ойлголт бол Монголын одоо яриад шүү дээ бид нар бол мэдлэгээ зарж борлуулж амьдрах ёстой юм ард түмэн гэж. Энэ бол зөв байхгүй. Бид нар бас суурин суугаад тэр Малайзийн одоо юу гэдгийг нэг компьютерийн компани юмыг хийгээл насаараа суух ард түмэн биш. Харин бид нар тэр Малайзийн одоо тэр компьютерийн компани програмыг хийгээ сууж ард түмэн байхгүй. Бидний сэтгхүйн хурд асар хурдан маш хурдтай өөрчлөгдөж чаддаг. Сэтгхүйн хурдан хөрвүүлж чаддаг. Энэ үетэйгээр 4 цагийн удирдалтай холбоотой. Нүүдэлчин сэтгхүйтэй холбоотой. Бидний ах үйтэй холбоотой. Өдөрт бид нар 4 цагийн өдөртөө 4 цагийн удирдалчин солигчж. Тэр болгонд бид нар маш хурдтай организм хүртэл өөрчлөгдөж чадчих, дасна зөгсөж чадчих тийм байгаас. Тэгэхээр энд их хасах нэг рүү ороогүй зүгээр нэмэх 3 градустай хүмүүс үлдээд өгч ш. Тийм байна. Тэгэхээр Монгол хүн бол альч нөхцөл тундартч байна уу? Одоо халуун орондч байна амьдарч чадчих. Энэ организмын юм одоо юу гэдгийг чадамжтай байдал. Дасан цаг гений одоо өндөр түвшин тий. Гений өндөр түвшин бол судлагдсан шүү дээ. Энийг бид нар хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ энийг би юу гэж хэлээд байгаа юм гэхээр танай ажилчид дэвтав гээд гүгээд явах ёстой гэж хэлж байгаа юм биш. Тийм ээ? Ажилчдаа илүү сонирхолтой болох. Ажлыг нь илүү сонирхолтой болгох. Бүтээмжийг нэмэгдүүлэх зүйлүүдийг хийж өг. Тэгээд яг нь ойрхон урамшуул. Ойрхон сануул эсвэл тийм ойрхон алдааг нь хэлж өг. Эсвэл ойрхон оноог нь хэлж өгч урамшуул. Ингээд жоохон тийм реакцтай, хөдөлгөөнтэй байлгаж харах хэрэгтэй хүмүүсээ. Ингэсэн тохиолдолд хөдөлгөөнтэй байна гэдэг маань хөгжилтэй, сонирхолтой, тийм ээ давтамжууд нь өөрчлөгдөж явах шаардлагатай. Монголчууд бол нэг хэвийн юм их жоохон дуртай биш аа. За тэгэл юу аах вэ? Нэвтрүүлгийн маань цаг өндөрлөх төгссөн байна. Тэгэхээр бид тээр өнөөдөр нэвтрүүлгээр Монгол менежмент гэж яг юу юм бэ гэдэг талаар бас товчхон ярилцлаа. Цаашаа бол ярилцах сэдв бол маш их байгаа. За тэгээд үүгээр бол энэ нэвтрүүлгийг ингээд өндөрлөе. Хэрвээ та бүхэн Дарц Сэрмагчтай холбогдохыг хүсвэл 8966 гэсэн дугаараар болон манай 107.5 гэсэн эфирээр бас холбогдох боломжтой. За тэгээ үүгээр бид хүмүүс нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар үүгээр өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээрээ тавтаа сайхан уулзцгаая. Баяртай ирэх мөндө сонсогчдоо. Радио FM 107.5 нэгүл Монголын хүний нөөцийн боловсрол институтын хамтарсан бие хүн бид хүмүүс нэвтрүүлэг